сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээл Манччин улсаас Монголыг захирсан бодлого гэсэн хичээлийг орох болно. За энэхүү хичээлээр бид юу үзэх вэ гэвэл Манччин улсад эзлэгдсэний дараагаар монголчуудыг 10 өвөр болон баруун монголчуудыг хэрхэн яаж захирж ирсэн, засаг захиргааны нэгжүүд хувааж ирсэн, оюун санаа болон эдийн засаг тусгаар улс төрийн эрхчлөөнийх нь байдлаар хэрхэн захирж ирснийг үзэх болно. За засаг захиргааны хувьд бол монголчууд тухайн үед маш олон хэсэгт хуваагдчихад захирагдчихсан байдаг. За үндсэндээ бол гадаад болон дотоод Монгол гэж хоёр хуваагдчихсан. За энэ гадаад болон дотоод Монголын дотроо бас маш олон жижиг хэсгүүд хуваагдчихснаас өвөр Монгол, халах, ховд, ил, хөхнөр, эзнээ, алшаа гэж ингэж 6 хуваагдчихсан байдаг. За өвөр Монгол бол дотроо 49 хошуунд хуваагдана. За халах Монгол бол 86 хошуунд хуваагддаг байсан. Ховд 32 хошуунд, ил тарвахтай 13 хошуунд, хөхнөр 29 хошуунд, эзнээ алшаа нь болохоор ийм эзнээ голын хошуу, алшаа голын хошуу гэсэн ийм хоёр хошуутай байсан баг. За энэ хошуунууд нь бүгд дотроо сумдуудад хуваагддаг байсан. За сум гэдэг нь орчин үеийн сум гэдэгтээ ер нь бол утга ижил, гэхдээ 150 цэрэг эрс гарах чадвартай буюу 150 өрхөөс бүрдсэн хүмүүсийг сум гэж нэрлэдэг байсан байна. За энэ сум нь нэлээд хэдэн сум нийлж хошууг бүрдүүлнэ. Нэлээд хэдэн хошуу нийлж энэ эдгээр засгийн нэгжүүдийг бий болгодог байсан байна. За ингээд монголчууд бол манжийн иргэшилд орсноор бие даасан төрийн бодлого явуулан хэрэгжүүлж бусад улс орнтой харилцах дотоодоо хэрэг заргаа шийдэх боломжгүй болсон. За ингээд Монголын газар нутаг болон хүн амын бүх эзэн Манжийн хаан болгон урьсан байна. За ингээд Монголын газар нутаг болон хүн ам бол Манжийн хааны мэдэлд очсон гэсэн. За ингээд Ар Монголд Манжийн төр захиргааны удирдлагыг гардан хэрэгжүүлдэг монголчуудыг баримтлан захирдаг газар нь Улаастай Манж амбаны газар болон хүрээ ховдод суух Манж амбаны газрууд байсан байдаг. За Улаастад яагаад Манж анжны газар байсан бэ гэвэл тэнд бол бүх монголчуудыг захирж ингээд захирах тэр цэргийн гол төвн байсан гэж үздэг. За ингээд тэнд бол Манжийн жанжин суудаг. За харин хүрээ болон ховд гэх мэт томоохон хүн амын бөөгнөрлөлтэй хотуудад бол амбан сайдууд өөрсдийн нэг цөөнөний хэдэн цэрэгтэйгээр суудаг байсан байна. За ингэж монголчуудыг захирах энэ засаг захиргааны төвүүдийг ингэж бий болгосон байна. За Манжийн үеийн засаг захиргаа нь Манжийн төрөөс тухайн газар оронд томилогдсон жанжин амбан сайдын шууд удирдлагадор аймагуудын чуулган ажиллаж байсан байдаг. За чуулган гэдэг нь юу вэ гэвэл бид бүхэн мэддэг шүү дээ, улсын хурал гэж ярьдаг тийм ээ. Энэ улс орны бүх хэргийг шийдвэрлэх эрх мэдэлтэй. За тэгээд энэ улсын хуралд бол 76 гишүүн суудгаас энэ 76 гишүүн нь аймаг дүүрэг гүдээс сонгогдсон ирсэн төлөөлөгч нар байдаг тийм ээ. Төлөөлөн суусан байдаг. За яг үүнтэй ижилхэн тухайн үеийн монголчуудыг төлөөлөн энэ чуулганчуулж хэрэг хэлцдэг байсан байна. Энэхүү төлөөлөн очдог хүмүүс нь зарим нэг томоохон ноёдууд мөн аймгийн хангууд байсан. За аймаг гэдэг нь юу байсан бэ гэвэл яг л одоогийн аймаг гэдэгтээ ер нь утга ижил, гэхдээ газар нутаг хүн амын үед харьцангуй олон байсан байна. За хошууд нэлээд хэдэн хошууд нийлээд аймгийг бүрдүүлнэ гэсэн. За энэ аймгийг удирддаг хүн бол хан гэж хэлдэг. За энэ хан энэ хангууд нийлээд чуулган гүйсгээд за тэгээд Манжийн жанжин болон амбан нартай ингээд хуралдаад ингээд Монгол дахь болж байгаа хэрэг явдал юу байна тийм ээ. Болж байгаа болохгүй байгаа Манжийн хаанд яг хэрэг хэмжээний албатар төлөх үү гэх мэт зүйлсүүдийг хариуцсан хилцдэг байсан баг. За анх бол халах нь өөрөө 3 аймагтай байсан. Сэцэн хан, Дүшэт хан, Засагт хан гэж 3 аймаг байсныг бид хүн өнөх хичээлүүдээр үзсэн байгаа. За ингээд Манжийн иргэшилд орсны дараагаар 100 гарыг эзлэх тайнд ирлэхээр гавьяа байгуулсан ноёнд Сайн ноён хаан аймгийг шагнал болгон өгсөн байдаг. За ингээд 1725 онд Сайн ноён хаан аймгийг нэмж байгуулснаар халах 4 аймагтай болсон байдаг байна. За ингээд Ар Монгол 6 чуулган байсан байдаг байна.
За ингээд чуулган маань одоо 3 жил нэг удаа чуулж одоо бүх улс дээр болж байгаа хэргийг хэлэлцдэг байсан байна. За 17 дугаар зууны үеэс Монгол болон Манжин эрх баригчид өөр өөрсдийн тодорхой зорилготойгоор Бурхны шашныг тэтгэн дэлгэрүүлэх бодлого явуулсан байдаг. За жишээлх юм бол одоо Алтан хаан одоо бид бүхнийг манжид эзлэгдэхээс өмнө монголчуудыг бол нэгтгэх, эв нэгдлийг одоо ингээд батгах зорилгоор монголчууд Бурхны шашныг оруулж ирж байсан тийм үү. За харин Манжийн төрд бид нар эзлэгдсэний дараагаар Манжин нар бол монголчуудыг дахин одоо өөрсдийг нь эсрэг босон тэмцэх. За тэгээд эрчүүдийг нь олшруулах, эрчүүдийг нь зориг төстэй байдлахын эсрэг Бурхны шашныг оруулж ирж нүгэл буян гэдэг зүйлээр одоо хүмүүсийн үйл хэргийг хязгаарласан байдаг баг. За хүн алвал нүгэл, дамтын алвал нүгэл, ургамал одоо эдэн ноёныхоо өдөс тэрсэж босвол нүгэл гэх мэт тийм үү. За нөгөө талаараа одоо лам хүмүүс ихнэр авч болохгүй. За тэгээд хүрээ хийдэж шавлан суувал одоо энгийн амьдралаар амьдснаас илүү алба дотор өөх төлөхгүй гих мэт ингээд лам болсон хүмүүст бол маш их хэмжээний төрөөс тэтгэлэг үзүүлдэг байсанаас гадна хүнтэй суулгадаг байсан учраас монголчуудын өсөлт хөгжилтөд одоо маш сөргөөр нөлөөлж ирсэн гэж хэлж байна. За ингэж одоо Манжин төр бол Бурхны шашныг ашиглаж ирсэн байдаг байна. За тэгээд Монголд бол Бурхны шашин бол маш одоо өргөн дэлгэр тархаж байсан. Энэ үед бол хязгаарч түүхэнд байгаагаар маш их одоо түүхэнд тарсан байдаг. За ингээд 1723 онд Жавсандан бохтох буюу одоо энэ богдын одоо шавь нарыг хамаарах Эрдэнэ шанцны яамыг одоо олгож анх тамга олгосон байдаг. За тамга олгоно гэдэг нь юу вэ гэвэл яг л одоо аймаг хушуутай ижилхэн өөрсдийн шавь нарыг одоо засаглах, тэднээс авч хувцар авах, татвар авах эрх мэдэлтэй болж байна гэсэн үг байна. За эндээс үзэх юм бол лам нар гэдэг нь бол бүр нийгмийн нэг ангид давхраг нэлээх хэмжээний хүн амыг эзэлдэг болсон болох нь тодорхой харагдаж байгаа. За Манжин хууль цаазын хувьд бол Манжин Цэцэр хаанаас Монгол ноёдын урд байсан эзэн харьяатын харилцааг бол хэвээрүүлдээсэн. Ноёдууд бол ардуудыг захирах эрхтэй. Тэгээд ноёдын албаж хамжлагаа захирах эрх мэдлийг мөн хуулиар батгаж өгсөн байдаг. За жишээлх юм бол тоог нь одоо хязгаарлаж өгсөн. За хамгийн дээд хэрэгэмтэй чин ван одоо 40 хамжлагтай байх эрх мэдэлтэй. За тэгвэл хамгийн доотлын тайж бол 2 хамжлагтай байх эрх мэдэлтэй. За ингээд хамгийн додлоос дээд хүртэл одоо 40-оос 2-оос 40-ийн хооронд хамжлагуудын тоог зохицуулж өгсөн байдаг. За монголчуудын одоо дотоод хуулийг зохицуулж өгсөн. За монголчуудын дунд бол халах журам миг одоо хэрэгэлдэг байсан боловч энэ төрөнд хэрэгэлдэг байсан боловч одоо Манжин эрх бишэлд орсныхоо дараагаар дайчин улсын одоо бүгд хуулийг хэрэгэлдэг болсон. За ингэж явсаар сүүлд нь гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичгийг одоо Манжин төрөөс бичин одоо хэвлэн гаргаж монголчууд түүнийг дагаж мөрддөг болсон байна. За одоо энэ хуулинд бол ямар нэгэн одоо хэрэг хийсэн, ямар нэгэн одоо төрийн эсрэг одоо үйл хийсэн хүмүүсийг бол шийтгэх, за мөн одоо хулгай зэлгээ хийсэн хүмүүсийг шийтгэх гэх мэт зүйл залтад туссан байдаг. За тэгээд энэхүү одоо хуулийн шийтгэлийн төрлүүд нь бол одоо монгол хүний сүр хүчийг дөрмжилсэн, бие махбодод тасар хортой тийм эрүү шүүлтүүдийг тулгадаг гэсэн. За халах журам гэж би түрүү хэлсэн. Халах журамд байдаг шийтгэлүүдийг бол ерөнхийдөө монголчууд өөрсдөө одоо бий болгон санаачлан хэрэгжүүлж ирсэн байдаг. За энд бол ихэвчлэн малаар торгох гэх мэт одоо тийм хөнгөн зэргийн шийтгэлүүд байсан бол Манжид одоо эзлэгдсэний дараагаар эрүү шүүлүүд маш аимшигтай болсон. Жишээлх юм бол хумсныхан завсраар одоо бүгдөө харандаа шиг бүдүүн хулсыг ингээд чихэж оруулаад за тэгээд тэрийг ингээд хөдлөгдөв. За мөн одоо эрхийн уруунаас нь дүүжлээд 2-3 хоног одоо дүүжилдэг ч юм уу тийм ээ. За гэх мэт маш аимшигтай эрүү шүүлтүүдийг тулгадаг байсан байна. За ингээд монголчуудад одоо Монгол нийт одоо Монголын дунд бол өртөө улаа буюу одоо энэ харилцаа холбооны одоо өртөөнүүдийг бий болгосон. За ингээд энэ өртөө нь бол ил тарвахтаагаас хаалган хотноос Бээжин хүртэл одоо ингээд үргэлжлэн маш одоо энэ өртөө улаа бий болгосон. За энэхүү өртөөнүүдэд бол одоо хүмүүс одоо гэртэйгээ эхнэр хүүхдтэйгээ бүх юмаа авчичоод одоо ингээд юу яа тэндээ одоо тодорхой хугацаанд суугаад албыг хаадаг гэсэн байдаг. За мөн одоо монголчуудаас Манжин хаанд алба хувцар өгдөг байсан. Манжин хаанд алба хувцар өгөхөөс гадна мөн бэлэг өгдөг байсан. За энэхүү бэлэгд бол одоо
эгсэн цагааны бэлгийг өгдөг байсан. За мөн одоо алба дотроодод юу байсан бэ гэвэл сүрэг адуулах, тарианы алба, ангийн өсний алба, зоог шүүсний, цэрэг харуулны, өртөөний, хурал номын зэрэг одоо маш олон албуудыг залгуулдаг байсан байдаг байгаа. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.